Монголчуудын олон зууны түүхийг өөртөө нэвч шингээсэн үндэсний босоо бичгээрээ бид үеийн үед бахархаж өвлөөлөн үлдэх учиртай иймдээ ч гэсэн өглөө хөтөлбөртөө бид Монгол бичгийн тухай зочны сэдв болгож ярих гэж байна, тийм ээ. За ингээд энэ өглөө манай студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжлэлийн техникийн ахлах багш доктор Халиу ирсэн байна. Өглөөний мэнд төргий. Сайн байна уу? Сайхан амарсан уу? Сайн байна уу? Өглөөний мэнд төргий. За сайхан өглөө хэлж байна. За Монгол бичгийн түүхийг шингээсэн үлгэр домгийн талаар бид ярилцах гэж байна. Монгол бичгтэй холбоотой ямар үлгэр домгууд байдаг юм бэ? За ерөнхийдөө бол бид нар түүхэндээ 3 бичиг үсгийг хэрэгжилж ирсэн түүхтэй. За эдгээр дотроос хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдсэн нь бол Монгол бичиг байдаг. За Монгол бичгтэй холбоотой бол ерөнхийдөө 2 төрлийн домог байдаг. За нэгдүгээрх нь бол одоо 13-4-р зуунаас хойш болж ирсэн түүхэн зүрхэн талт гэсэн сурвалж бичигт бол зүрхэн талт гэсэн хэлзэн бичигт бол ерөнхийдөө Монгол бичгийг яаж хэрэглэх вэ? Монгол бичгийн хэлзэн бүтцийг яаж тайлбарлах вэ гэсэн үднээс бол нэг домог байдаг. За нөгөөх нь бол татаа тунгатай холбоотой нэгэн домог байдаг. За тэгэхээр бол хамгийн ихний домог үлгэр нь болохоор ерөнхийдөө за саж бандит гунгааж алдсан гэдэг хүний зохиосон зүрхэн талтыг бол 17-р зууны үе, 18-р зууны үед бол зохиосон зохиолд бол ерөнхийдөө Монгол бичгийг яаж зохиох вэ гэдэг асуудлаар бол өгүүлэгтэй бол өдөр тутам бодож тийм ээ тунгааж ямар хэлбэрээр яаж бичих зохиох вэ гэдэг асуудлаар бол авч үзэхдээ нэгэн бэлэг шинж тэмдэг гарсан нь бол нэг ихнэр хүн хэдэрэг модыг үүрээд өмөргөж байгаа байдлаар бол гаргаж ирсэн байдаг. За энэ бэлгэлийг авч үзээд Монгол бичгийг бол Эрс гэсэн буюу чанхүүдийн сарм гэсэн 3 бэлгэлээр бол зохиосон гэж үздэг. За нөгөөх нь бол 8-ны дайлаар мордож байх үед бол бүх ард иргэдийг бол тийм ээ Чингис хаан өрийн мэдлэлтэй оруулсан энэ үед бол татаа тунгаа гэж хүн бол өөртөө нэгэн тамгыг авч зугатааж байдаг. За энэ ямар учиртай юм бэ? Яагаад энэ тамга бичгийг ингэж авч зугатаах болов гэж Чингис хаан түүнээс асуухад бол за энийг бол би өөрийн эзэндээ л өгнө, өөр хүнд бол өгөхгүй гэж бол хадгалж түүнийг бол өөртөө эрхэмлэн нандинаж байсныг бол хараад за энэ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь энийг л би эзэндээ л өгнө, өөр хүнд өгөхгүй, тийм учраас энийг бол бид нар бол ямар учиртай юм бэ гэхээр энэ тамга бичиг бол манай эзний учраас би энийг цааш нь өгөх учраас энэ бичиг үсгтэй холбоотой зүйлийг бол тэр татаа тунгагийн үнэнч байдлыг бол Чингис хаан анзаарч за анзаарснараа бол энэхүү бичиг үсгийг бид нар энэхүү тамга ямар учиртай яаж хэрэглэх ёстой юм бэ гэхээр энийг бол бид нар засаг захиргаа юм уу хууль цаад эрдэмтэн мэрэгдийг бол шингэн эрдэмтэн мэрэгдийг бол ингээд танилцуулж бүх зүйлсийг ингээд хүртээмжтэйгээр ингээд нийтэд хүргэж штэ тийм ээ. Тийм учраас бол энэ хөө тамга бичгээсийг бол ерөнхийдөө учир шалтгааныг нь бол Чингис хаан татаа тунгаагаас асуугаад за тийм учраас энэ хөө бичиг үсгийг түгээн төлөвлөхөд та бол маш чухал үүрэгтэй хүн байна. Тийм учраас бид нар энэ хөө бичиг үсгийг бол яах нь бичиг үсгийг хэрэгжилж байгаагийн бичиг үсгийг үр хүүхэд ачзээ тийм ээ сайд түвшмөдтэй цааш нь сурахын тулд бол яах вэ гэхээр энэхүү бичээсийг бол та за мөн манай улсын хэргийг бол та бас мэдтгвэ гэсэн үднээс бол татаа тунгааг бол улсын багш залж бичиг үсэг заалгасан түүхтэй. За тэгээ энэхүү хоёр бичиг үсгийн домгийн тухайд аваад үзэх юм бол эдгээр домгууд маань ерөнхийдөө 13 дугаар зууны үед л бичиг үсэгтэй болсон юм биш ээ. Энээс өмнө ч гэсэн бичиг үсэгтэй байсан гэдгийг бол тодорхой хэлж болохгүй домог байдаг. Тийм байна. Тэр үед ч татаа тунгаа за тийм ээ энэ төрийн эргийг танд даалгасгаа гэд тэгэхэр чин тэрмэлжин бүр аль хэдийн ингэж сураад мэдээд судалчихсан байна гэсэн үг юм. Өөрөөр хэлэх юм бол 1204 оны үед бол 8 бол эзэлсэн нь бол түүхэн дээр бол тодорхой байдаг учраас энэ хүн бол эрдэм чадaltaй бичгийн хүн юм байна. Энэ хүнээр бол яах нь тухайн үеийн бичиг үсгийг бол заалгах нь зүйтэй юм байна гэдэг шийдвэрийг бол гаргаж за мөн тамгыг бол татаа тунгаад эрх мэдүүлж бол өгч байсан нь бол үүнтэй салшгүй холбоотой байдаг.
Бид нар бол Монгол бичгийн түүхийг за сурвалж жүжигдээс заримдаа уншсан тохиолдлууд байдаг. Гэхдээ яг ингээд нэг үлгэр домгоор ингэж илэрхийлэгдсэн тохиолдлууд нь бас хүмүүст хүрсэн нэг цөөхөн байж магадгүй юм биш үү те. Одоо жишээлбэл Монгол бичгчээ өөрөө босоо Монгол бичиг ингээд одоо гидсгээл ч юм уу ингээд бид нар ингээд нэр томьёоныхоо хувьд ингээд аваад үзэх юм бол ямар нэгэн зүйлтэй ингээд холбоот ч юм үлгэр домог туйлсаар бас илэрч хүмүүст хүрж исэн юм бодит жишээл байх гэдэг штэ. Одоо энэ Монгол бичгийн соёл үг түүх тэр дундаа монгол бичгийн хэрэглээ болол жил ирэх тусам бас харьцангуй нэмэгдэж байгаа баг. Одоо энэ төрлийн мэдлэг мэдээллийг үлгэр домгийг судалж идэг ч юм уу хүмүүс ирнэ хэрэг байдэ. За ерөнхийдөө бол монгол бичгийн энэхүү хоёр төгийг бол эртнээс нааш одоо Монголын хэлзүйчэд тийм үү эрдэмтэн мэргэд бол ерөнхийдөө энэ хоёр домог байна гэдгийг тодорхойлоод гаргачихсан байдаг. За нөгөө талаар бол монгол бичиг гэдэг зүйл маань өөрөө одоо хүний иш эрхтний нэртэй бол маш ойрхон байдаг тийм ээ. Ивэр гизэг гэдэм гэх мэтээр бол энэ нь бол бас нөгөө нэг хэдрэг мод үүрсэн эмхтэйгээр бэлэгдсэн гэдэгтэй бол бас холбогдож өгдөг. Нөгөөтэйгөр сүүлийн жилүүдэд бол монгол бичгийн хэрэглээ бол маш их нэмэгдэж байна. Энэ нь бол маш сайшаалтай гэж хэлж болно. Тэгэхээр бол бид нар зөвхөн одоо монгол бичиг гэдэг зүйлийг тийм ээ бичиж одоо сурхаас гадна бидний одоо өв соёл ямар чухал үүрэгтэй юм бэ гэдгийг бол мэдгээд ихээхэн ач холбогдлыг өгдөг. Нөгөө талаар бол ийм домог хоёр төрлийн домог байдаг гэдгийг бол бид нар ерөнхийдөө бас ном зохиол дээр бол тэмдэглэсэн байдаг боловч төдийлөн бас дэлгэрүүлж авч үзсэн зүйл бол байдаггүй. За тэгэхээр бол одоо Юаншигийн дээр 124 дугаар бүлэгт байгаа татаа тунгатай холбоотой домог байна. За зүрхэн талтын тайлбарт байгаа тэр Данзан домгийн тайлбар байна. Тэгээ энэ хоёр тайлбар маань бол ерөнхийдөө бидний үед одоо ийм домог байд юмаа гэдгийг бол харуулж байгаа хоёрхан домог байдаг. За нөгөө талаар бол түүхэн сурвалжууд болон одоо бусад зохиол бүтээлүүд дотор бол яг ийм бичиг үсгтэй холбоотой домог бол төдийл байдаггүй боловч одоо бичгийн дурсгалууд дотороос бол мэрэгэн гэгэний алтан товч дотор бол хасар бол татаа тунгаагаар одоо бичиг үсэг заалгаж хууль цаазын бичиг тийм ээ дүрм журмыг бол заалгаад тухайн үеийн одоо бичиг үсгийг бол дэлгэрүүлэхэд бол ихээхэн үр гүйцэтгсэн гэсэн одоо түүхэн мэдээ бол бас байдаг. Одоо үлгэр домог гэдэг бол монголчуудын бүхэл одоо цаг үеийн түүхийн одоо сонирхолтой хэсэг шүү дээ. Үлгэр домгоороо дамжуулж монголчууд үр хөвгтэй хүмүүжүүлж байдаг. Үүнийхээ цаана өв соёлоо хатгалж үлдэхийн бас нэг том шалтгаан явж байгаа. Тэгэхээр монгол бичгтэй холбогдож байгаа үлгэр домгийг одоо бид нэг таньж мэдхийн тулд одоо хэрэглэн дэвтэрч байгаа монгол бичгээ дагаад бас ингээд ийм хүүхдүүдэд ярьж өгөх ч юм уу, сургалтанд нь оруулах ч юм уу, ингэж нийтэд илүү дэлгэрэнгүй болгох үйл ажиллагаа хэрэгтэй болов. За ерөнхийдөө бол энэ хоёр домгийн тухайд аваад үзэхэд бол тийм маш дэлгэрэнгүй биш. Нэг цугас тэмдэглэсэн байдаг учраас бас нөгөө бусад одоо тайхвчлууны домог ч юм уу те одоо Чингисийн чулууны бичгтэй холбоотой домог үлгэрүүд ч юм уу, цогтойчтой холбоотой домог үлгэр, Мандухацтай хатантай холбоотой домог үлгэр гэх юм тэр зүйлийг авч үзэх юм бол харьцангуй бага хэмжээтэй учраас ерөнхийдөө тэмдэглэсэн зүйлийг бол цус дурдж өгжүүлээд түгээн дэлгэрүүлэхэд бас хийгэн ач холбогдолтой. Өөрөөр хэлэх юм бол 13 дугаар 100 болон түүнээс өмнө бол яг нь бичиг үсгтэй байжээ гэдгийн нэг баталгаа нь бол энэ хоёр домгоор гарч ирдэг. Тухайн үед байсан маш олон овог аймагуудыг бол нэгтгэх зорилгоор тийм үү Монгол бичгийн одоо тэр хэлзийн болон одоо онцлог шин чанарыг гаргасан зүйлийг бол заахын тулд бол татаа тунгаа тэргүүтэй маш олон эрдэмтдээр бол заалгаж үсгийнхаа онцлог шин чанар буюу одоо хэлзийн асуудлыг авианы асуудлыг бол гаргаж ирсэн гэж хэлж болно. Монгол бичгийн бас нэг гайхалтай зүйл нь бол хурдан түргэн бичгээсээ гадна за биерэн бичгээр бичгэд бол альва нэгэн зүйлсийг ингээд дүрслээд ч юм уу бас гаргаад бичиж болдгоороо бас онцлогтой магадгүй нэг амтэн ч юм уу эсвэл хүнийх ч юм ингээд уран бичлэг маягаар уран маягаар ингээд гаргаад ирэхээр тэр чинь уншингаа магадгүй дүрсийг хараад нэрлчих ч юм уу хэлчих юм боломжтой нэг давуу талууд байгаа даа шүү дээ. Тийм Монгол бичигчийн ерөнхийдөө бусад бичгүүдээс давуу талтай зүйл нь юу юм бэ гэхээр маш хурдан түргэн бичиж болдог, хурааж бичиж болдог, таталж бичиж болдог, за муугалцлуулан бичиж болдог, ихэж бичдэг онцлогоор бол бас давуу талтай. Нөгөө талаар бол өөр нэг онцлог нь юу юм бэ гэхээр одоо нутаг нутгийн айлганы үг хэллэгийг бол одоо тэмдэглэх бүрэн болцоотой байдаг. За жишээлх юм бол бид нар одоо оо тийм ээ ЦЧ гэдэг ч юм уу эдгээр их шиг авианууд болон гүйгүүлэгч авианууд ижилхэн байгаа нь бол яг нөгөө маш олон овог аймагуд маань тэрийг өөрийнхөө уншихад ихээхэн ач холбогдолтой байдаг. Одоо нэг аялганыг яг гол үсгнүүд хооронд адилхан бичигдэх юм шүү дээ. Тийм ер нь бол тийм байна. Тийм. Одоо энэ монгол бичгийн хэрэглээг бид нар одоо нэмэгдүүлээ 2025 онд Монгол үндэстэй хос үжигдэн болох гээд.
Энэ бүх зүйлс төр магадгүй энэ шинэ залуу үеийн хүүхэд залуучууд оюутнууд маань үндснийхээ бичиг үсгийг сурахын соёл дээр ямар хэмжээний хандлагатай байна. За мэдээж боловсролын төвшөнд бол маш олон хөтөлбөрүүдийг бол бас ингээд төрхөө хичээлээр нь бас оруулж өгч байгаа байх. Энэ дээр та бас багш хүний хувьд мэдээлэл өгөх юм байна. За манай Монгол Улсын их сургуулийн хувьд бол ерөнхийдөө ерөнхий суурьаар бол монгол бичгийн хичээлийг бүх нэгдүгээр курсын хэмжээ бол заадаг. За ингэж заахтаа бол ерөнхийдөө суурь мэдлэг дээр нь тулгуурлаж арай гүнзгийрүүлсэн төвшөнд бол зааж сургаж өгдөг. За ингэснээр нөгөө өмнө нь байсан мэдлэгээ баттгаж нөгөө талаараа бол шин содон одоо түрүүний бидний ярьсан тэр бэрэн бичлэг юм уу те татлагын бичлэг юм уу за мөн түүхэн дурсгал бичгүүд тамганы бичээс хөшөө чулууны бичээс гэдэг зүйлсийг бол яах нь бас хүүхдүүд хэрхэн яаж унших вэ яаж одоо мэдхгүй үгийг одоо тайлж болох вэ гэдэг талаас нь ер нь багш нар бас нэлээд зааж сургадаг. За нөгөө талаар бол бас сүүлийн үед нөгөө техник технологи хөгжиж байгаатай холбоотой одоо цахим бичвэрийн хичээлүүдийг бас нэмэлтээр одоо тунгаамал болон одоо ерөнхийдөө хүрээ өргөө Улаанбаатар гэсэн өсгийн фондуудыг ашиглаж бол Монгол бичгээр бичих асуудлыг бол бас нэлээд дэлгэрэнгүй зааж сургаж байгаа. Одоо бид нэр Монгол бичгийг ингээд нэг бичээд сураад ирэхээрээ тухайн хүн тэр бичгтээ дурладаг бичсэн зүйлээ хараад илүү их гоё хичээдэг нэг юм хичээл зүтгэл бас нэг тухайн хүнд их хурдан буудсан юм шиг байгаа. Ягаад тэгэхээр жил болгон одоо Монгол Улсын хэмжээнд бол сайхан бичигтний уралдаанууд болж энд бол нөгөө өмнөх жилүүдэд орж ирсэн хүмүүсийнхаа тоо хэд дахин нэмэгдэж орж ирдэг. Нэг ингээд бичээд нэг цаасан дээр бичснийхаа дараа тэрийг хараад өөр их урамшдаг, тэргээрээ бахархдаг энэ зүйл ингээд нэг юм Монгол хүмүүс байдаг тал шиг тийм тийм. Ерөнхийдөө бол яах нь вэ гэхээр нөгөө нэг тухайн бичгийн хэрэглээ нэмэгдэх тусам тийм ээ энийг гой сайхнаад бичиж болд юм байна тийм ээ зүгээр нэг хичээнгүй бичих биш зүгээр нэг хуулаад бичих биш энийг одоо угсаллан бичиж болд юм байна ихэж болд юм байна хурааж болд юм байна таталж болд юм байна гэдэг тэр үндсэн одоо бичгийн тэг зурлагыг илүү мэдснээр за мөн одоо орчин цагийн монгол хэл буюу кирилл бичгээс монгол бичиг маань ямар ялгаатай юм бэ гэдгийг одоо ухамсарласны үүднээс бол яах нь тэрийг одоо бичих сурах эрмэлзэл бол оюутан сурагчдын дунд л нэлээд түгээмэл байна л да. Тийм байна. Одоо нөгөө хүмүүсийн одоо юм татагдах сонирхол гэдэг юм янз бүр байдаг шүү дээ. Монгол бичиг сурж байгаа хүүхд залуучууд юм уу хүмүүс маань саяны таны ярьсан одоо монгол бичигтэй холбоотой энэ одоо үлгэр домгийн талаар илүү дэлгэрэнгүй, энэ түүхийн талаар илүү дэлгэрэнгүй яг тэр нөгөө бодиттой гоё их сурвалжаас нь судлаа гэвэл та юу гэж зөвлөх вэ? За ерөнхийдөө тэгэх юм бол бид нар одоо юун шиг бол ерөнхийдөө хятад хэлээр бичигдсэн байдаг боловч одоо юун усын судрыг бол бид нар одоо орчин цагийн монгол хэлэнд бол зарим эрдэмтэд бол одоо хөрвүүлэн орчуулан гаргасан зүйл бол байна. За тэдгээрээс дэлгэрүүлж үзэж болно. За мөн одоо Монгол эрдэмтдийн одоо судалгааны бүтээлүүд дээр бол энэ талаар тодорхой тэмдэглэж өгсөн байна. Тэгэхээр бид нар бол хамгийн гол нь яаж үзэх вэ гэхээр одоо энэ домог одоо тийм ээ Юаншигийн аль хэсэгт байна. За тэр бичиг үсэг зааж ирсэн гэдэг юм одоо мэрэгэнгийн алтан тавчийн яг тодорхой хэсгээс их сурвалжаас нь бол олж хараад тэрийг нь бол одоо энэ хэсгийн энэ дээр нь одоо монгол бичгийг заан сургах юм уу хэлзүү юм уу дүрс хэл загварын талаар бичжээ гэдгийг бол харах боломжтой гэсэн үг. Одоо таны хэлсэн нөгөө одоо үлгэр домог та тунгааны талаар л үзэгч тухай мэдээлэл гэсэн тий. Тэр алтан тавч дээр бас ямар сонирхолтой мэдээлэлүүд байдаг юм болоо. Түрүүн би дурдсандаа ерөнхийдөө алтан тавч дээр бол хасар тийм ээ. Татаа тунгаагаар бол улс төр соёл бичиг хууль цаад зэргийг бол заалгасан тухай бол цус тэмдэглэсэн байдаг. Тэнцэнээс дэлгэрүүлж харах боломжтой гэсэн үг. За баярлалаа. Энэ өглөө манай студид ирж Монгол бичигтэй холбогдох домог түүхийг үзэгч олонтой хуваалцаж ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.